Шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Бацаая болон мөнх зөвлөмийн бие шин дугаараа хүрэхээр бэлэн болсон байна. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 долгионоор хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч хүрээтэй бод даатгал, ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани бүтэн жилийн турш ивент итгэн та бидэнд хүргэж байна. Өдрийн минь заяа. Өдрийн мэндийг хүргэе. За хоёлаа шин дугаараа хэлэхэд бэлдээд байж чинь. Өнөөдөр хоёлаа. За өнөөдөр дэлхий дээр хамгийн чанга визтэй виз нь гарахад маш хэцүү. Тэр улсын визийг авчих юм бол ерөөсө дэлхийн бусад ямар ч улс руу виз нь гарахад юм боломжтой болдог нэг юм уус байгаа. Энэ бол Хойд Америкийн одоо Канада улс байгаа тийм. За тэгэхээр уламжлал ёсоор Канадын талаар аль биесн те албан мэдээлэлээ би хүргэе. За Канада улсын маань нэр нь бол Канада улс, Канада. За тэгээ Канада нь Хойд Америкийн хойд хэсэгт оршдог. Газар нутгаараа дэлхийд газар нутгийн хэмжээгээр дэлхийн 2-т ордог өргөн удам газар нутагтай улс. За өмнөд болон баруун талаараа Америк нэгдсэн улстай хилдэг бөгөөд мөн дэлхий дээрх хамгийн урт хилтэй улсад тооцогддог. Гэхдээ мөн хамгийн урт ямар ч хамгаалалтгүй хилтэд тооцогддог Америк нэгдсэн улстай. Дээрэс нь хамгийн урт одоо далайн эрэгтэй ус. Одоо Оросоос урт далайн эрэгтэй байгаа. Тийм 5200-аар аралтай гэжсэн бахаа бас. Маш олон аралтай гэж. 54000 баг шүү. 54000 л замбраагүй байсан. Канада ерөөдөө ингээ байгаль ч юм уу энэ газар зүйтэй холбоотой юмнууд нэрх бол дуусгаргүй маш их штэ. Ан амтэн ч юм уу. Одоо ингээд coast line гэж байгаа штэ. Далайн хил гэж одоо тойрог гэж байгаа штэ. Одоо Оросоос бид нар Оросыг айгүй том ингээд хойдмсон талаатай ч юм уу ингээд намхан талаатай ингээд хэлдэг айгүй урт далайн хэрэгтэй ч үстэл Канада тэрнээс урт байдаг. Тэгээд тэргүүд ингээд явгаа алах юм бол 4.5 км алхахаар хүн одоо ингээд өдөржингөө зогсоо зэг болох юм бол тийм том далайн хэрэгтэй. Тэгээд дэлхийн 2 дахь том улс гэж байгаа штэ. Тэгтээ тэр 2 дахь том улс гэж байгаа газар нутгийнхаа 9% цэнгэг улс эзэлдэг. Тэгээд тэр цэнгэг улсуудын нууруудыг авчих юм бол дэлхийн 4 дахь том улс болно гэж байгаа Канада ч. Тэгээ бид нар Финландыг 1000 нуурын орн гэдэг нь шүү дээ маш их нууртай гэдэг. Канадыг бол сая нуурын орн гэж болно. 2 сая нууртай. Тэгээ дэлхийн нийт цэнгэг устай нуурын 50% нь Канадад байдаг гэж. Тийм. Тэгээ зарим одоо тэр Америк Канада хоёрын дундад нуурууд байна шүү дээ. Тэд нар бол одоо бидний төсөөлөг нуураас бол хамаагүй том. Манай жижиг аймагч Булган аймаг, Гарангай аймаг шиг тийм том нууруудтай. Далай байна л да. Бидний хараад. За Канада улсын нийслэл нь Оттава хот бөгөөд хамгийн том хот нь Торонто. За Торонтог нэрэн дээр чи хоёр төрөө ярьсан те. Канадад өөрсдөө нэрээ их өвөрмөцөр хэлдэг. Торонто. Тэ. За албан ёсны хэл нь бол англи болон франц хэлтэй. Нийт 41 сая хүн амтай. За тэгээд өсрөнгөө хүн амынхын тоо нэмэгдэж байгаа улсуудын тоо. Чи хоёр улсуудын нэг чи хоёр сүүлийн хэдэн дугаар дээр дандаа хүн амынхын тоо бурж байгаа улсуудыг ярьсан те. Тэр хүн амынхын тоо өсөж байгаа улс юм байна. За засаглалын хэлбэр нь бол холбооны парламентын үндсэн хуульд хаан засагтай улс гэж байгаа. За тэгээд төрийн тэргүүн нь бол засгийн газрын тэргүүн нь бол ерөнхий сайд нь, төрийн тэргүүн нь бол Английн хаан 3 дугаар Чарльз. За тэгэхээр нэг Commonwealth буюу хамтын нийгэмлэгийн орнуудын нэг болох нэ. За Канада хэмээх нэр нь хаанаас үсэлтэй вэ гэхээр Гэгэн Лоренсийн одоо арлын Ирокичүүдийн одоо Ироки гэж хэлэх зүг бага. Ирокичүүдийн хэлний тосгон буюу суурин гацаа гэдэг үг нь Канада гэсэн үг байсан юм байна. Тэгээ 1535 онд одоогийн Квебек хотын бүс нутагт амьдран суусан оршин суугчид тухайн одоо тэр үеийн Францын судлаач Жак Картьег нэг тосгон руу авч явж л дээ. Тэгээд газарчлахтаа тэр нутгаа Канада гэж хэлсэн нь. Тухайн үедээ бол нэг тухайн омгийн ахлагчид харьяалагдах түүний иргэшэл нутаг л гэж одоо тайлбарлсан боловч Жак Картье маань тэрийг юу гэж цаашид юу гэж тайлбарлаж өөрөө бичсэн бэ гэхээр энэ нутгийг Канада л гэд нэрлэсэн байна. Тэр үгнээс одоо тэр нэрнээс болоод Канада гэдэг нэртэй болсон. Тэгээ 1545 он гэдэг түүнийг анх нөгөө Канада гэж хэрэглэж эхлснээс хойш 10 жилийн дараа Европын ном газрын зураг дээр тэр хэсгийг Канада гэж нэрлэдэг болсон байсан. За газар нутгийн хэмжээ бол маш өргөн удам 9,984,670 км²-т газар нутагтай гэж байна. Асар том те. Тийм. За тэгээд нөгөө манай заяагийн манд урдсан агуудэр, гол, мөрөн, усныг нь тэр хэсгийг нь хасах юм бол 9,93,507 км. Тэгэхээр бараг 800-900,000 км². Монголын талын ав авчиж чинь тал нь нуур ус. Нуур ус гол болж таарлаа тий. За тийм газар нутагтай юм байна. Тэгээд газар нутгийн хувьд бол Оросын холбооны улсын ард ордог.
За эдийн засгийн хувьд бол маш хүчтэй, томоохон хөгжингөө орнуудын нэг. За тэгээд байгалийн нөөц маш ихтэй, газрын тос, байгалийн хий, усан цахилгаан станц. Тэгээд байгалийн баялагын хувьд бол алт, никель, уран, очир алмаз бүгд одоо тий олборлдог. Тэрнээс маш их хэмжээний ашиг олдог. За тэгээ ойн аж ахуй, тээвэр логистик, санхүү технологийн төв болоод байгаа юм улс юм байна. За тэгээ Канадын нийгэм соёл нь бол их сонирхолтой. Яагаад тэгэхээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн одоо бүрдүүлсэн олон соёлд үндэстэн гэж одоо Канадуудыг хэлэхэд болно. За тэгээд Квебек хот руу бол нөгөө Франц хэлээр илүү ярьдаг. Францын соёлын төв бол одоо төв нь Канадын Францын соёлын төв болон Франц хэлтнүүд болон Франц угсаа гаралтай хүмүүс нь Квебек мужаараа ихэвчлэн суурьшдаг бол уугуул иргэд Инуит, Метис анхдагч үндэстнүүдийн өрмөц бас соёлтой. Тэд нар нөгөө цагаачтын соёлтой бас нөгөө колоничлогчдын соёлтой нийлээд тэгээ мөн нөгөө маш амжилттай цагаачлалын бодлогоороо дэлхийн улс гүрнүүдээс хамгийн чадвартай боловсрсон мэрэгжилтнүүдийг амжилттай цагаачлалын бодлогоороо гэр бүлээр нь авчираад хөрвүүлсэн иргэн болдог, иргэншлээ өгдөг, ажиллах амьдрах боломжийг бүрдүүлдэг юм бас. За энийг гэрээ жоохон задлаа тайлбарлах юм бол одоо юу ч юм хүмүүс нэг оноо өгчт юм байна л те. Одоо 20 ч юм ингээ оноо өгч те. Энэ 20 оноонд хамгийн төгсөн ч юм авч чадсан хүмүүс одоо шийдвэл одоо Англид доктор хамгаалсан бол 7 оноо ч гэдэг юм. За би зүгээр юу таамагаар хэлж байгаа шүү те. За мастер хамгаалсан бол 5 оноо ч юм уу те. Тэгээ нөө мэрэгжил, боловсрол маш олон юмар ингээд оноог нөгөөд тэд ингээ 20 оноо өрөх юм бол Канадын одоо иргэн болох боломжууд нь шууд гараад ирдэг те. Тим давуу талт. Одоо юу ч Монголд ингээд том их сургууль төгссөн ч юм уу том бүтээл хийсэн хүмүүс хэрвээ Канадын иргэн болыг айгу амархан байгаа даахгүй юу өнцөг боломжтой те. Энүүгээрээ одоо Канадад алдартай. За тэгээд нөө highly educated буюу маш боловсролтой хүмүүс их байдаг шалтгаан бас ерөөсөө тэр багтаа. Цагаачлалын бодлого нь тий. Тэгээ боловсролын хувьд ч гэсэн дэлхийд маш өндөрөөр үнэлэгдэг. Торонтогийн их сургууль, Британий Колумбийн их сургууль, Макгилийн их сургууль зэрэг их сургуулиуд нь дэлхийн шилдэг одоо их сургуулиудын тоонд зүй ёсоор ордог. За тэгээ гадаад оюутнуудад бол маш ээлтэй бодлого. Баримталтай хэрэгжүүлдэг. Тэгээ суралцаад ажиллах, төгсөөд ажиллах боломжийг оюутнуудад бүрэн өгдөг юм болсон байна. Америкийг бодвол тий. Тий, харьцангуй. Тэгээ Канад нь бол амьдрахад хамгийн аюулгүй, тогтвортой, чанартай боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээгээрээ тэргүүлэх орнуудын нэг. За Канадын түүх рүү оёлоо орох уу? За тий. За Канадад анх хэн хизээ очиж яаж сууршин бэ гэдгийг бол нөгөө Берингийн хоолой. Далаа төвшин одоо далайн усны төвшин нэмэгдээгүй байхад их газраар ер нь бол судлаачид одоогийн Сибирийн газар нутгаас Берингийн хоолойгоор дамжаад Канад руу одоо ихний хүмүүс орцсон гэдэг. Тэрийг бол одоо нийтийн он тооллоос өмнөх 15,000 14,000 жилийн үеийн зүйлийг одоо ярьж байгаа. За тэгээд уур амьсгалын хувьд бол нөгөө бас маш өвөрмөц, өргөн тайхтай, хойд хэсгээр бол тундр арктикийн одоо тэг бүстэй өргөн тайхтай, баруун хэсгээрээ бол нөгөө ийм баруун хэсгээрээ бол харьцангуй юутай одоо ой мод ихтэй. Ой мод ихтэй, шигүү ой мод ихтэй, зүүн хэсгээрээ бол суурин аж ахуй эрхлэх илүү боломжтой. Уур амьсгалын хүртэл харьцангуй зүйл. За тэгээд колон мэдээж колон байсан. За тэг колонжил хизээ эхэлсэн бэ гэхээр 16 дугаар зуунаас эхэлсэн. Гэхдээ тэрнээс өмнө манай эртний 1000 онд 11 дугаар зуунд гэсэн үг шүү дээ тий. Европоос анх викингчүүд Канадад очсон байдаг. За бүр тодруулах юм бол одоо Эриксон гэх тий. Одоо Ланс Эриксон. Тийм Эриксон очсон. За Эриксны хувьд бол юу асан одоо Лев Эриксон тий одоо юу Викингс кинонд гардаг тий. Лев Эриксон очоод нөө Эриксон Андред гэдэг тийм юутай юм байл л да авахтай. Тэгээд яг нэг викингүүд болохоор Исландд очиж байгаа шүү дээ. Исланд очоод Гренланд очоод тэрнээс болохоор Лев Эриксон бол урагшаага яваад Ньюфаундланд даралдар очсон. Тэгээд Европоос хамгийн анх Америкт очсон хүн гэж бол Альбиус орол ирэлдэг. Одоо хүмүүс яг Христофор Колумб гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээд Христофор Колумб ингээд нэгээд энэ шин төв бэ шүү гэж зарлаа буцаад ирсэн бол Лев Эриксон тэнтэй ингээд амьдраад оршин суугаад тэгээд Лев Эриксон айгуу том хөшөө байт юм бэл. Тийм. За тэгээд анх бол викингүүд очсон байна Европоос очсон хүний хувьд. За тэгээд 16 дугаар зуунаас үл ер нь одоо тухайн дэлхийн тэр үеинтэй нөгөө Британи, Испани, Франц гэдэг эзэн төрнүүд колончлж одоо дэлхийг тэр одоо тэнгис даалгаараа аялаад шинэ газар нутгуудыг шинэ одоо ард түмнүүдийг колончлж игээсэн тэр үед анх бол Францын болон Британи колони болж исэн юм байна. За тэгээ 1806 онд анх одоо Францууд тэгээ Францын судлаач Самуэль де Шамплейн гэж одоо Квебект очоод тэнд анхны Францын сууринг байгуулсан.
За тэгээд Францууд тэнд бол мэдээж нөгөө колон өөрсдийнхөө суурин байгуулад тухайн газрын байгалийн баялагийг мэдээж нөгөө колон орн болохоор тий ашиглаж эхлэн худалдаа арилжаанд одоо ашиглан за тэгээ хамгийн том нөгөө арьс сэрний худалдааны төв болж чадсан юм байна. Учир нь минжийн арьс Европод бол нөгөө ихтэй зүүд баян тансаг хүмүүс бол малгай гадуур одоо хувцас хүрэн хийж өмсдөг тэр нь маш өндөр үн хүрдэг байсан болохоор тэр европчуудын баян тансаг минжийн арьсан дуртай байдал нь одоогийн Канада улс те тухайн үеийн одоо шинэ Франц гэж нэрлэх юм да те. Шинэ Франц нь бол нөгөө дэлхийн эдийн засгийн одоо маш том төв болох тэгээд арьсны худалдаа арилжааны төв том болоход одоо шууд нөлөө үзүүлсэн. За тэгээ Францууд суурин ирж одоо амьдраад худалдаа арилжаа эрхлэхийн зэрэгцээгээр өөрсдийн шашин болох католик шашин Франц хэлээ соёлоо тухайн газартаа байцсан. За тэгээд ер нь бол нөгөө колони эхний он жилүүдэд бол нутгийн овог аймагуудтай харьцангуй худалдаа арилжааны байдлаар тийм одоо дайн тулаан тэмцэлтэй харьцангуй бага байж исэн гэдэг. За тэгээд өөр тоонууд байна л да. За тэгээд нөгөө ихний одоо уугуул иргэдийн эзэн хааны уугуул иргэдийн холбоо гэж байна. Тэдний одоо тоо судалгаагаар бол Францууд анх одоогийн Канадын газар нутагт ирэхэд 2-4 сая орчим уугуул иргэд амьдардаг байсан гэсэн тоо байдаг. Тэр нь бол харьцангуй судалгаануудаас хамаарат өөр тоотой байдаг. Тэгэхээр уугуул иргэдэн ч гэсэн маш олон хоорондоо одоо бие биенээсээ харьцангуй өөр маш олон төрлийн уугуул иргэд амьдардаг байсан. Тэд нар өөрсдийн овог аймгийн бүтцтэй, овгийн удирдагчтай өөрсдөө сонгодог. Гол төлөв ахмад настай хүнээ хамгийн мэрэгэн ухаантай, алсын хараатай гэж үзээд ахмад хүнийг одоо омгийн удирдагчаар сонгодог тийм уугуул иргэд амьдардаг байсан байна. За тэгээ Минжийн дайн те Beaver War гэж байгаа Минжийн дайны талаар ярих юм бол энийг бас нөгөө Ирокийн дайн, Франц Ирокийн дайн гэж нэрлэдэг. Тэгээ 17 дугаар зуунд Хойд Америкийн зүүн хойд хэсэгт өрнөсөн томоохон цуврал мөргөлдөөн бөгөөд энэ дайнд 100 гаруй жил үргэлжилсэн. За тэгээ энэ дайнд Ирокийн холбоо буюу одоо Ирокийн холбоод нутгийн 6 овог аймагуд нэгдсэн байсан байгаа. Нөгөө талаас Француудын дэмжлэгтэй Француудын холбоотой Хуron-Wendat, Algonquin, Ojibwe зэрэг овог аймагуд нэгдсэн байсан. За гэтэл нөгөө Ирокийн овог аймагуд маань англичууд голландуудын дэмжлэгтэй байсан. Тэгэхээр хэдийгээр нутгийн уугуул одоо овог аймагуд хоорондоо дайтаад байгаа юм шиг боловч нэг талдаа Британи, нөгөө талдаа Францууд хоорондоо дайтаж ясан гэсэн үг. За тэгээ дай юунаас үүссэн бэ? Юунаас одоо улбаатай бэ гэхээр нөгөө арьс ширний худалдааны ноёрхлын төлөө тэмцлээсэн энэ нь. Нутгийн овог аймагуд нь өөрсдөө тухайн арьсны одоо худалдаа арилжааг тэрний одоо явах зам, арилжааны төвүүдийг нь өөрийн иргэшээлтэй байж их хэмжээний татвартай олз соёлыг олох сонирхолтой байсан. Тэгээд 1630-аас 40-од оны хооронд нөгөө анх одоо Францууд ингээд ирэхэд Европуудаа явчирсан нөгөө халдвар төвчнгүүд нутгийн иргэдэг хүн амын тоог бараг 80% хүртэл гэж зарим судалгаагаар гарч илээ. 80% хүртэл хүн амынхын тоо буурсан гэж байгаа. За тэгээд хүн амынхын тоо буурсан учраас бусад овог аймагуудаа эзлэн түрэмгийлээд өөрийн иргэшээлтэй байж одоо хүн ажиллах нь шүү дээ. За тэгээд шинэ газар нутгийг мэдээд одоо газар нутгаад хэлхийн ирээгээр зөвхөн нөгөө минжтэй арьсны одоо арилжаа худалдаанаас илүүтэйгээр мөн газар тариалан тэгээд нөгөө ан аг нуурын газар нутгаа нэмэгдүүлэх. За тэгээд худалдааг хянах зорилгоор ер нь бол уугуул овог аймагуд хоорондоо хоёр тал болоод дайцсан. Нэг талыг нь Нидерландууд, англичууд дэмжиж, нөгөө талыг нь Францууд дэмжиж исэн байна. За тэгээд тухайн үеийн Ирокийн холбоонд нь уучлаарай 6 үндэстэн байсан бөгөөд Мохоку, Дунайде, Онондаага, Кавага, Сенега тэгээд Таскарора гэдэг 6 үндэстэн байсан байна. Харин Хуron-Wendat талд бол нөгөө Хуron-Wendat, Algonquin, Ojibwe зэрэг овог аймагуд нэгдсэн байсан байна. За тэгээд энэ дайн ер нь бол 100 гаруй жил үргэлжлээд энэ 100 гаруй жилд ер нь бол нөгөө нутгийн иргэдийн тоо, уугуул иргэдийн тоо маш ихээр буурсан. Яагаад тэгэхээр хоёр тал бол Францууд, Англиуд бол зэрэгэл өгөөд идэг. Өөртөө бол би одоо биеэр тэр болгон тэр танд оролцохгүй. За тэгээд нөгөө харилцан өөрөөр овог аймагуудынхаа суурин худалдаа арилжааны төвүүд рүү довтлох хүн амыг нэ алах хэдэх үйл ажиллагаанууд маш их явж исэн болохоор 100 жилд бол ер нь маш олноороо уугуул иргэдийн тоо бол багассан. За тэгээд 1701 онд Монреалийн инхийн гэрээг овог аймагуд хоорондоо байгуулад 39 уугуул үндэстэн хоорондоо нийлжээж энэ дайнг одоо зогсоосон байгаа. Инхийн гэрээгээр. За тэгээд энэ дайны үр дүнд бол нөгөө Ирокийн холбоо нь бол илүү том газар нутгийг иргэшээж эхэлсэн байна. За тэгээд хүн амынхын тоо бол маш ихээр буурсан. Гэхдээ энэ дайны дараа бол нөгөө англичууд, Францууд
хоорондоо ер нь бол нөгөө тэр газрыг хоёулаа ашигламаар л байгаа учраас хоорондоо тэр хоёр хоорондоо ер нь ив найртай байх хэрэгтэй байна гэдгийг ер нь ойлгосон гэдэг. За тийм ч гэсэн одоо болтол ив найртай амьдарч байгаа. Одоо Quebec гэдээ мууж байгаа шүү дээ. Quebec мууж улс байсан бол дэлхийн айгүй том улсуудын нэг байгаа. Тэ. А жишээлбэл Канадын Nunavut гэдээ мууж байгаа шүү дээ. Тэр хэрвээ улс байсан бол одоо хамгийн том ууч нь л да Канадын Монголоос том байх хэвээр. Тэ. Дэлхийн 13 дахь том улс байх. Ийм том уучууд. Тэнгүүл Канад ийм уучууд. Тэнгүүл одоо ಈ түрүүний хэлдэг нөө Францад бол англичууд яг цугтаа хамтдаа ингээд ив нартай амьдрна гэдэг одоо хамгийн гол чийл яах нь аргагүй болчиход. Яг бол Quebec өөрөө Францаар ярьдаг одоо. Францаар ярьдаг. Англи хэл байдаг. Гэхдээ тэнд англиас л Францаар ярих юм бол илүү юутай байдаг. Одоо давуу талтай юм уу те. Нийслэл одоо Монреал гэдэг Монтреал гэдэг одоо Францаар ярьдаг ч юм уу те. Тэгэхээр маш амжилттай одоо энэ хоёр улсын хувьд бол ингээд хамтдаа амьдарч нэг улс болгон явж байгаа юм чи бол Канада бол таарч байна. За тэгээд түүний дараа 1754-өөс 1767 оны хооронд Британи, Франц хоёр маань хоорондоо байлцсан байна. Одоо Канадын газар нутагтэр 7 жил үргэлжилсэн дайны дараа Парисын ихэнх гэрээ хийгээд одоо гэрээ хилцээр хийгээд Франц улс Канадын ихэнх нөгөө колони буюу өөр иргэшэл нутгуудаа Британи улсад шилжүүлээд Канад маань ер нь бол аль бие ёсоор Британий колони болсон. Тийм төвхтэй байна. За та 1763 онд эзэн хааны тунхаглал гараад уугуул ард түмний нутгийг хуулиар хүлээн зөвшөөрсөн анхны бичиг баримтыг баталсан юм байна. За тэгээд ингэж явж байгаад 1812 онд Америк Канада хоёрын дай ингэж болсон сонирхолтой дай байна. За энэ дай ямар улбаатай болсон бэ гэхээр Англи Америк бол нөгөө өөртөө тусаар болчихж байгаа Британий колоноос гарсан. Тэгэхээр нөгөө нэг том колоно алдангууд Британи хойдлынхон үлдсэн колонд илүү анхаарал хандуулах ёстой. А тэрийг нь мөн нөгөө Америкт байсан одоо эзэн хааныг Британий засгийг те хаан засаглыг дэмжигч лоялистууд үн хүмүүс байгаа. Тэд нэр юу гэж үзсэн бэ гэхээр хойшоо илүү очиад тэгээд нөгөө Америкууд нь одоо Канад ер нь сул байгаа гэж үзээд газар нутгаа тэлэх боломж гэж харсан юм байна. Канадыг өөрсдөө нийлүүлээ. Одоо англичуудыг Канадаас сууж гаргахад Канадыг өөрсдөө нийлүүлээд нэг том улс болё гэсэн тийм. Тэгэхгүй бол Канад нараас одоо англичуудын дэмжлэлд ороод иж магадгүй гэж бодож байгаа тийм. За тэгээд мэдээж нөгөө хил дамсан маргаан газар нутгийн зөрчилдөөнүүд бол айгүй их байсан. За тэгээд энэ дайны дараа ер нь бол Америкууд ялагдсан. Канадууд өөрсдийн газар нутгаа бүрэн бүтэн авчулж чадсан. За тэгээд энэ дайн бас нэг онцлог Канадууд үндэстний ондоошил нэгдмэл ашиг сонирхлыг бий болгосон тийм дайн болж чадсан. Канадуудын хувьд бол бид нар хамтдаа байвал хүчтэй юм байна. Тэгээд бид нар тусгаар ус байх хэрэгтэй байна гэдэг тийм үндэсний одоо бардамнах сэтгэл ч юм уу тий алсын хараа Канадууд бий болгосон гэж үздэг юм байна. За тэгээд ер нь сонирхолтой зүйлүүд бол маш их байна. За сонирхолтой зүйлүүдээс нь би бас тодорхой хэмжээнд ярьж эхлэв тийм. За дэлхийд дээр бол одоо энэ одоо бид нар чинь Амазоны хойг ярддаг, Сибирийг ярддаг тийм. Дэлхийн одоо уушиг айгүй их модтойгоо янз янзаар ярддаг. За Канада бол энэ дэлхийн одоо амьтан байгаль ургамалд бол асар том баялаг хүмүүсүүд нэг. За жишээлбэл дэлхийн ой модны одоо 5-1 нь буюу 20% одоо Оросд байдаг. За Бразилд бол 12.2 бол Канад 8.6 байдаг гэсэн үг. Дэлхийн ой модны ерөөдөө 10-ны одоо 8 1 нь тэ ерөөдөө Канад байдаг ойлголт. Тэгэхээр маш их ой модтой гэсэн үг. За тэгэнгүүтээ Канадын ой мод нь онгон зэрлэг хүн хүршгүй тиймэр алдартай. За жишээлбэл одоо ийм байгалд ямар амьтад амьдрах вэ гэхээр дандаа том амьтад амьдардаг. Дэлхийн хамгийн олон том амьтад амьдардаг улсуудын нэг Канада гэж хэлж болно. За жишээлбэл одоо Polar Bear буюу одоо цагаан баага гэж ярьдаг те бид нар те. Цагаан бааганы нийслэл гэж Канадыг ярьдаг. Нийслэж ярддаг. Цагаан баага амьдрах хамгийн тохиромжтой орчин бүрддэг. За дэлхийд дээр нийт 25 мянган цагаан баага байдгийн 15,500 Канадад байдаг зүг. Тэгэхээр эн чинь бол ерөө цагаан баага нийслэгт нь ойлгомжтой. Тэгээ бидний мэддэг одоо Hudson Bay гэдэг те. За бид нар бол газрын зургаар Оросуудыг дагаад Good Zone болон гэдэг нэрлэдэг. Hudson Bay энэ болохоор эргэн тойрны цагаан баага амьдрах хамгийн тохиромжтой бүс нутаг гэж үздэг. За дээрэс нь одоо Caribou буюу манайхаар бол одоо цаа буг. Тэгтээ энэ Caribou Reindeer гэдэг англиар хоёр ярьдаг энэ одоо манай Аз болон Европт байдаг цаа буг Reindeer гэдэг бол Канадад энэ Caribou гэж нэрлэдэг. За 2.4 сая Caribou буюу Канадын цагаан бугтай. За Caribou нөгөө Азад байдаг буюу энэ манай Оросд байдаг, Европт байдаг цаа бугнаас ямар ялгаатай гэхээр ерөөсөө зэрлэг. За манай энэ одоо Финландд байдаг ч юм уу, Норвег, Оросд байдаг, Монголд байдаг хүчин зэрлэгээс гадна гаршуулсан юмуд нь их байдаг. Ийм ялгаатай. Тэгээд ер нь Америкт байдаг амьтад болон энэ Евразид байдаг амьтад ялгаатай байдаг. Одоо шил бизон гэдэг асар том амьтан байгаа шүү дээ. Тэнгүүл тэрийг ерөөдөө Европ зүүбэр гэж нэрлэдэг гэдэг ч юм уу те. За тэгээд ийм ялгаанууд байна. Тэнгүүл за тэгээд бизон маш их бизонтой. За тэгвэл Монгол улсын хамгийн том амьтан хандгаа шүү дээ. Яг байгаль тэр асар том амьтан те. Хандгаа 1 сая хандгаатай Канада улс. Тэгэхээр энэ байгаль өөрөө энэ том амьтдыг амьдрах
боломжууд явдаг. За тэгэл нөө засны үнэг, чон, за минж гэж ярих юм бол маш ихтэй. Канадын яг үндэсний одоо амьт нь бол минж гэж явдаг. Яагаад тэгэхээр минжийг яаж бэлгэдэг вэ? Минж нөр маш хөдөлмөрч. Нэг минж одоо хүн юу гэдэг чинь ганцаараа одоо нөө Empire Building гэдэг American building-ууд шүү дээ. Тэрийг барих хэмжээний тийм хөдөлмөр яадаг ч аахгүй одоо харьцуулбал усны инженерүүд гэдэг. Усны инженерүүд. Тэгээд одоо юу гэдэг чимдээ усны инженер одоо тэр устай холбоотой ерөөсө бүх юм хийдэг. Одоо нөө юу гэдэг шүү дээ. Европт хүмүүсийн хэдэн сая доллар ингээд зарцуулна гэжсэн ажлыг хэдэн минж тийм далан босох нөө голын урсц өөрчлөх усыг хамгаалах голын одоо их сав ай сав газруудыг ер нь хамгаалдаг хамгийн сайн амтан гэж тийм минж гэж явдаг. Тэгээ минж болохоор Канадын үндэсний амтан гэж явдаг. За тэгээд минжний хувьд бол нэг сонирхолтой нэг юу гэдэг нь шүдэн зогсолтгүй ургачдаг. Зогсолтгүй. Тэгээ нөө модал ингээл яахгүй бол шүдэн ургасараад тэрнээс болж амнасаа алддаг ч юм уу хоол хийж чаддгүй болдог учраас зогсоо зайг нөө модоо мэрэл модоор унгаал далангаа бариад асар том далан байрдаг. Тэгээ дэлхийн хамгийн том минжний далан Канадад байдаг. Ойлгомжтой. 800 м урт тийм далан минжнүүд барьсан байна. Норон дээр. Гайхалтай. Тэгээд энэ дэлхийн одоо хамгийн том одоо байгалыг өөр нэмжилдэг юм амтан байдаг гэдэг нь бол минжүүд. Тэгэхээр амтны тал дээр хэм бол Канад маш их. За тэгээд дээрэс нь амтын ярьж байгаа юм чинь нуурыг ярих хэвээр. Хамгийн олон төрлийн халимны төрлүүд бас Канадад байдаг. Нийт 22 төрлийн одоо халимны төрлүүд Канадад байдаг зөвхөн Канад. Тэгэхээр энэ өөрөө амтны хувьд бол ямар таатай газар байдг нь харагдаж байгаа юм тийм. За тэгээд бид нар хэллээ шүү дээ 2 сая одоо нууртай гэж байгаа юм тийм. За Канадын нууруудыг ярих юм бол Америктэй дунд байдаг их нууруудын хотор бол дэлхийн хамгийн том их нууруудын усын нөөц гэж явдаг. За энэ дээр болохоор манай булган шиг харангаа шиг хэд хэдэн том нуурууд ингээд эндээс дунд нь байж идэг. За тэгээд дээрэс нь хоошоо явах юм бол их боол нуур, их одоо баавга нуур гэдэг яг хуу англиар бол Great Slave, Great одоо Bear нуур гэдэг байдаг те. Айгу том нуурууд байдаг. Winnipeg гэх том нуурууд байна те. Эдгээр нуурууд нь зүгээр нэг жижиг нуурууд биш. Айгу том. За манай увс ч юм уу хөвсгөшг нуурууд бол Канадад бол маш их байдаг. Тэгвэл эдгээр нь бол илүү манай аймгийн хэмжээтэй том нууруудыг бас бид нар одоо хөндөж ярьж байгаа. Юм байна. За хоёлаа төр завсарлаад өнөөдрийн ивент итгэжээд урдъя. Атлас нэвтрүүлгийг маань бүтэн жилийн турш эрсдлийг давах хүчээрээ бод даатгал ивент итгэн та бүгдэд хүргэж байгаа. За бод даатгалын даатгалын салбарт 30 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Монголын ууган даатгалын компаниуд энийг бөгөөд харилцагч нартай найдвартай хурдан хэлбэр үйлчилгээг мөн эрсдэлгүй аюулгүй хамгаалалттай ирээдүг цаг зурн санал болгодог мэргэжлийн хамт олон юм байна. Өнөөдрийн дугаараараа бод даатгал компани Акса олон улсын эрүүл мэндийн даатгалыг онцлоо. За Акса олон улсын эрүүл мэндийн даатгал нь дэлхийд даяар хэрэгждэг эрүүл мэндийн хамгаалалтад иж бүрэн үйлчилгээ бөгөөд Монгол улсад амьдарч буй иргэд тэдний гэр бүл мөн Монголд ажиллаж буй гадаадын иргэд экспатуудад зориулсан үйлчилгээ юм байна. Энэхүү даатгалын үндсэн зорилго нь өвдөх, гэмтэх, эмнэлэг твтэх, мэс асал болон эмчилгээний зардлыг даах, эмийн болон эмчилгээний зардлыг нөхөн олгох, яаралтай үед эмнэлгийн тээвэрлэлт болон их хоромтон буцаах зардлыг шийдвэрлэх, дэлхийд даяар олон улсын эмнэлгийн сүлжээнд шууд үйлчилгээ авах боломжтой. Бод даатгал нь одоо олон улсын Акса даатгалыг Монголд нэвтрүүлсэн анхны компани бөгөөд 10 жил болж байгаа бөгөөд Монгол дахь цор ганц партнер юм байна. Аялал амьдралын замнал таныг түшиж явах хамтрагч бол бод даатгал хувьсаад компани байх болно. Тэгээ та бүхэн утсан дээр бод клайм апыг татаад эсвэл бод зураас insurance.com хаягаар ороод өөрийн хүссэн даатгалын үйлчилгээгээ бод даатгалаас авах боломжтой. За бод даатгалынхаа баярлалаа. Удахгүй бид рүү аялна те. Бидний аяллыг бас даатгаж байгаа. Аяллыг бас даатгаж байгаа. За би тэгвэл Канадын түүх рүүгээ нэг эргээд авах. За тэгье. За Канадын түүх за би хоёулаа бол ингээл айгу сайхан талуудыг нь ярьчлаа шүү дээ тий. Гэтэл бас сар зүйл байна. Тэр нөгөө анхдагч үндэстэн буюу нутгийн уугуул иргэдтэй холбоотой юм. Яг хөө за ингээд колоничлж одоо Европоос хүмүүс очоод халдвар төвчнөр их өгсөн гэж 100 жилийн минжийн дайнаас болж те нутгийн иргэдийн тоо маш их багассан гэж байна. Тэгэхээр яг хөө хэдийгээр анх бол нөгөө нутгийн иргэдийн газраа эзэмших эрхийг нь хамгаалах шийдвэр гаргаж ирсэн боловч түүнээс хойш энэ тал дээр айгүй тийм сөрөг нутгийн иргэдийн эрх ашгийг хүндсэн хуулийн бичиг факт хуулиуд маш ихээр гарч ирсэн юм байна. Тэдний нэг нь бол яа харахгүй тэдний нөгөө газар нутгаа эрхлэх одоо эзэмших эрхийг нь хязгаарлах, дээд боловсрол эмнэлгийн үйлчилгээ авах эрхийг нь хязгаарлах, тэднийг тэгээд registered Indian буюу тэг бүртгэгдсэн одоо иргэн гэж тоолж эхэлсэн байна. Өөр статусаар ингийн иргэний статусаар биш. Тэгээд бас нэг ноцтой зөрчил нь 20 дугаар зуунд бас нэг үйл явдал бөгөөд residential school буюу одоо суурин байрлах сургуулиуд гэж байгуулсан. За тэр нь 19-с 20 дугаар зуунд уугуул иргэдийг гэр бүлээс нь салгаад сургуулийн байранд хүчээр байлгаад уламжлалт хэл соёлыг нь устгах зорилгоор ийм системтэй үйл ажиллагаа явуулсан. За тэгээ ойролцоогоор 150 мянгаас дээш хүүхэд
одоо уугуул иргэдийн хүүхдүүд гэсэн үг шүү дээ. Residential schoolд албадан явсан гэсэн тооцоо байдаг бөгөөд энэ үйл ажиллагаа нь 1930-аас 50-ад оны хооронд бүр маш идэвхтэй явж исэн. За тэгээд энэ хүүхдүүдээ хэдэн жил сургууль сурахтаа зарим нь багасаа том одоо насан турш хүртлээр тэр сургуульд байрлаж байсан. За энд гэр бүлээс нь салгах, улмаар нөгөө өөрийнх нь хэлийг мартуулах, үндэсний соёлыг нь устгах, хэл шашингийн өөрчлөлт, зан заншлыг нь өөрчлөх, хориглох мөн маш олон хүүхдүүд нэг гэр бүлийн биш ахын хүчирхийлэл, биеийн хүчирхийлэлд өртсөн тохиолдлууд, сэтгэл санааны хүчирхийлэл өртсөн тохиолдлууд маш их байдаг бөгөөд энийг сүүлдээ ер нь бол нөгөө уугуул иргэдийн эсрэг үйлдсэн геноцид нийтээр нь хомруулах арга хэмжээ байсан тий аллага байсан гэж ер нь тооцох тохиолдол ч ер нь байдаг юм байна. За тэгээд 1870 оноос энэ үйл ажиллагаа нь эхэлсэн гэж байгаа юм бүр. Амар байгааз. Тийм байна. За тэгээд үнэн болон одоо эвлэрэн нэгдэх одоо зөвлөл гэж байгуулагдаад за тэгээд энэ хохирлыг судлаад 94 зөвлөмж гаргасан. Тэгээд Канадын засгийн газар маш олон одоо үйл ажиллагааг тэдний сайн сайхны төлөө өнгөрсөн хэлсэн алдаагаа засгийн газар нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Маш их хэмжээний нөхөн олгор өгдөг. Энэ алдааг дахин одоо давтахгүй байх. Тэгээд нөгөө тэдний уугуул одоо төрмөл эрхүүд нь шүү дээ. Тэр газраа ч юм уу те газраа өөрсдийн шашин шүтлэгтэй байх, өөрсдийн газартай эзэн байх, омгуудын ахлагчтай хүртэл удирдагчтай өөрөө сонгох. Урд нь сонгодог байсан бол тодорхой хугацаанд омгийн ахлагчдыг нь парламентаас сонгодог тийм цаг үеч байсан байлээ. Одоо тэдний уугуул эрхийг нь сэргээх тэгээд тэднийг одоо те бүтэн одоо сонгуул өгөх хэрэгтэй болгохыг чинь 1960 онд уугуул иргэд санал өгөх хэрэгтэй болсон юм байна. Тэгээ газрын эрх, удирдлагын эрх, боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийн төлөө тэмцээрсэн. Одоо бол харьцангуй сайн төвшөнд байгаа гэж үздэг. За би дундуунаас Канадтай холбоотой гоё нуурууд гэж ярьсан хоёр сонирхолтой нуур гэж гоё онцолж бас хүмүүст гоё ярьж өгье гэж бодож байна. За эхнийх нь болохоор Канадын Нунавут мужид байдаг. Quebec мужид байдаг. За René Revasset гэдэг одоо нуур байдаг. Энэ ямар учиртай нуур гэхээр энэ Канадын нүд буюу Quebec-ийн нүд гэж ингэж ярьд юм байна. Хамгийн гол нь нуураасаа том аралтай. Одоо нэг нуур шүү дээ тий. Тэр дунд байдаг арал нь нуураасаа том хэмжээтэй гэсэн үг байхгүй юу? Энүүгээр их санаа. Яг л нүд чиг. Яг бол нуур нуурын бүв бүрэнг ингэ тойроод төнгөлийг нүдний том цэцэг шиг том ингээ хар том арал ингээ байж байдаг. Тэгээд энүүгээр алтартай. Тэнгүүдээ тэр аралын дотор ахаад нууртай. Аралын дотроо бас ахаад нууртай гэсэн. Яг нүд чиг юм биш тий. Тий. Гэхдээ тэр нь жижиг нууртай. За тэнгууд л инээс сонин нуур байна. Энэ юунд чинь Канадад ч. 2 сая нуур нь чи 9 бусан нуур байгаа гэдэг чи. За нэг нуур нь энэ заяа. Одоо өөрийнх нь газар нутгаас том аралтай. Одоо тийм нуур байна. Энэ бол бас аягүй сонин байгаа байхгүй тий. Одоо миний ярьдаг тий өөрийнх нь газар нутгаас том одоо аралтай нуур гэж байгаа. Тэнгууд л өөр нэг нуур байгаа байхгүй. За энэ болохоор тийм нэргүү тийм одоо арал юм байл да жижиг арал. Тэгэнгүүт л тэр арал дээр заяа нуур байна заяа. Тэр нуурын дотор нь арал байна заяа. Аралын дотор нь ахаад нуур байна. Ямар өрмөц юм бэ? Тий, өрмөц байгаа сте. Тэгээд иймэрхүү юмнууд дэлхийд их цөөхөн байд юм. Филиппинд бас байд юм байна. Одоо Филиппиний арал байгаа штэ. Лусон, Минданагод хоёр том аралтай. За тэнгууд нэг аралтай нэг нуур байдаг гинэ. Нуурын дотор нь ахаад нэг аралтай. Арал дотор нь ахаад нуур. Сонир байгаа сте. Канад тэгээд ийм нуур байдаг. Тэгээд ер нь янз янзын тийм сонь сод нуурууд их байд юм байна. Тийм байгалийн өрмөц тогтцох. Өрмөц тогтцох. Хамгийн сонь тогтцтой хоёр нуур нь одоо энэ хоёр нуур болж таарж байна да. За одоо тэгвэл хоёлаа Францын хүн ам угсаатан зүүн талаар ярилцъя. Канадын тий? Тийм Канадын, Франц гэнэ Канадын. За тэгээ ойролцоогоор л одоо 41 сая хүн амтай гэж байгаа. За тэгээ хүн амын дийлэнх нь суурин хот газруудад амьдардаг бөгөөд баруун болон зүүн эргийн том хотууд болох Онтарио, Quebec мужуудад төвлөрдөг Монреал, Торонто зэрэгтэй. За тэгээ хүн амынх нь 72% нь Европ гаралтай Канадууд. За эндний хөвчлэн Англи, Франц, Герман, Украин гаралтай Канадууд байдаг юм байна. 18% нь Азийн гаралтай Канадууд буюу Хятад, Индих, Филиппин, Пакистан зэрэг энэ бол нөгөө цагаатал чадсан хүмүүсийн үр удам байна те. За тэгээ 3% нь ихэвчлэн Субсахарын Африк гаралтай Канадууд байна. За тэгээд 5 хүрэхгүй хувь нь Канадын уугуул иргэд буюу одоо анхдагч үндэстэн метис инуит те. Овг аймгийн хүмүүс байна. За тэгээ 2% нь холмог болон бусад бүлгүүдэд тооцогдъё. За хэлний хувьд бол англи хэлээр нийт хүн амын 52% нь, Франц хэлээр 22% нь, за та уугуул иргэдийн уугуул болон Аз хэлээр бол 21% нь ярьдаг гэж үздэг юм байна. Шашин шүтлэгийн хувьд бол 39% нь католик шашинтай, протестант, Француудын, англиудын шашин байна те. За христийн шашны бусад урсгал, тэгээд ислам, будда, хинду зэрэг бусад шашин бол 8%-ийг нь. Тэгээд нийт хүн амынх нь 28% нь шашингүй гэж өөрсдөө
үздэг юм байна. За тэгээ хүн амын өсөлт нь бол 0.8-аас 1% өсөлттэй гэж байгаа. Энэ бол хүн ам нь өсөлттэй байгаа өндөр хөгжилтэй цөөхөн орнуудын нэг шүү. Хүн ам нь өсөлттэй байгаа орнууд маш их. Харахаар бид нар харьцангуй ядуу, буурангуй те иргэний дан ихтэй, дайн самуу ихтэй, эдийн засаг авилгын асуудалтай улсуудад бол хүн амын тоо нэмэгдэж байгаа харагддаг. Харин өндөр хөгжилтэй орнууд донд хүн амын тоо ихсэж байгаа өсөлт бол харьцангуй бага анзаарагдаад байна те. За тэгээ хүн амын 70-аас өсөлтийнхэн 70-аас дээш хувийг нь цагаачлал. Амжилттай цагаачлалын бодлого нь бүрдүүлээд байна. За тэгээд Канада улсын талаар ярихад бид нар заавал нэг хоёр спортыг дурдах хэрэгтэй. За тэрний үгээр сагсан бөмбөг гэдэг спортыг бол Канад хүн үүсгэсэн. Джеймс Хинс. Яг хүмүүс Америкт үүсгэсэн гэдэг. Америкт ажиллаж исэн, их сурвалж ажиллаж исэн Канад хүн байдаг. Нөгөөх нь одоо өвлийн спорт, үндэсний спорт мэдээ цөөх улсын нэг бол Канада улс. Тэр нь болохоор одоо хоккей байгаа. Тэгэхдээ одоо мөсний хоккей, айс хоккей гэж бүр нэрдэг. Яг тэгэхээр энэ хоккейн төрлийн спортууд монголчуудаас хол удаг учраас бид нар хоккейг л ярьдаг. Тэнгүүд энэ дотроо мөсний хоккей, зүлэгний хоккей, талбай хоккей маш олон төрлийн хоккейнууд байдаг. Тэгэхээр бид нар энэ хоккей гэдэг спортын талаар Канадыг ярьж байгаа юм тодорхой хэмжээнд заавал ярих ёстой гэж бодож байна. За ерөөдөө ямар нэгэн тийм одоо тийм саваагаар мотор ч юм уу, чулуу цохох ч юм уу, бөмбөг янз янзын цогтөг спортууд дэлхийд дээр одоо зөндөө өсөн. Дэлхийн өнцөг болгоно. Ямар нэгэн арийнхал юм байх юм бол тэргээр одоо ингээл юм зогсож байгаа шүү дээ, тийм. Тэгээ иймэрхүү спортууд дэлхийд дээр зөндөө байсан. За тэгээд энэ одоо бенди ч юм уу, лакросс ч юм уу ийм нэртэйгээр ингээд Европт бол тоглодог гэсэн. За тэгээд Канадад дээрээ ингээд тоглож байхад бол энэ спортууд байжгаад за тэгээд Канад ч өөрөө нэг хөлтөнд нуурууд айгүй олон нуурууд нь хөлтөнгөл тэрэн дээр нэг манайх мөсөн юу гэж явдсан шүү дээ. Мөсөн дээр ингээд хөлтсөн нуурын дээр мөсөнгөө явуулаа юм ондоо шүү дээ, мөсөн шагаамаа гэж гэдэг. Тэрэн шиг тийм ямар нэгэн тийм цохор шиг юмар одоо лакросс гэдэг спорт гэдэг. Лакросс нь өөрөө Англиас ирээд Канадын бас үндэсний спортууд нэг болсон. Тэр нь яадаг вэ гэхээр бөмбөгийг тийм цохор шиг юмар ингээд даваа явдаг хөхгүй эзэмшиг яваа явдаг те. Одоо тийм зүлгэн дээр хоккейтэй төстэй арай өөр тийм спорт. Тийм олон төрлийн спорт байдаг. Тэнгүүл Канад ч яг хүүтэн тэнгүүл юу нөлчин олон нуурнууд нөлчингүүл тэн дээр хүмүүс бөмбөг ч юм уу ямар нэгэн одоо шайп шиг юмнууд ингээд хоорондоо мод зод ингээд хоорондоо тоглолдог байжгаад эндээс энэ чи ерөнхийдөө спорт болж болох юм биш те манай үндэсний спорт болж болох юм байна гэд тэгээд энэ хоккей гэдэг спорт бол үүсэх одоо үнсэн хоккей үүсэх боломж гарчсан. Тэгээд Канада аль биесны хоёр спорттой нэг цөөх улсууд нэг хоккей тэгэхээр зон лакросс тоглодог өвөл нь мөсөн хоккей тоглодог байхгүй. Тийм учраас энэ спорт үүсэн. За тэгээд Канадад бол энэ мөсөн хоккей үүсээд ингээд цаашаа дөрвөн батлаад ингээд явсан байдаг. За тэгээд хоккей үүсээд айгүй олон замыг туулсан. За яг хөө өвлийн олимпийн наадамд бол хамгийн олон дөрвөн суусан бол Канада улс байдаг. Одоо өвлийн олимпийн одоо хоккейн төрөлд бол 9 алтан медаль хүртэж одоо хамгийн олон алтан медаль хүртсэн улс нь Канада. За тэгээд энэ хоккей гарч ирээд хамгаалтууд тоглодог гэсэн байна. Хамгаалтгүй тоглодог. За тэнгууд хаалгач нар ингээд хамгаалтгүй хааштай те. Тэнгууд өнөдөр хүчтэй шавьч ирээд хүний шүдийг хуугална ингээд бөөн шарх сориг болно шүү дээ. Тэнгууд эхлээд ингээд юу ингээд зүүж үзэн шүү дээ. Одоо хамгаалт зүүж нүүрний хамгаалт зүүж үзэн бол тэрийг одоо жулдраанууд ч юм уу те аймхаа гэж үздэг байсан. Тийм учраас хоккейн хаалгач нар ир зэргийн бэлэгдэл болгож хоккейг ингээд ямар нэгэн хаалтгүйгээр ингэж хаадаг гэсэн юм байна. Тоглодог. Тэгээ нүүрэн дүүрэн сорив, дали мөрийн хамттай. Тий, нүүрэн дүүрэн сорив. Тэгээ шүдэн байхгүй ч юм уу те. Тим юм байсан. За тэгээд нэг зарим ингээд хоккейны хаалгач нар ингээд зориг гаргаад ингээд юу гот чи өстө аймхаа те хоккей гэдэг чи ир зөргийн спорт, ирчүүдийн спорт гоо чи хоккейны хаалган дээр чи нүүрэндээ хамгаалтаа зослоо чи бол одоо эмэгтэй хүн шиг байна гэдэг бүр тиймэрхүү хэрүүл болоод зарим нь бол үгүй эн чинь бол ингээд өөр хүн өөрийгөө хамгаалах ёстой те эрүүл байх ёстой гэдэг. Тэгээд хоккей хамгаалт хэрлээ. Тэгээд нэг нэлээд явжгаад хамгаалт нь ер нь зөв юм байна гэх юм руу орж ирээд тэгээд одоо хоккей чим хамгаалт толсон байна. За тэнгуүл нэг өсвөр насны хүүхдүүд ч юм уу бага насны хүүхдүүд хоккей тоглох заавал хамгаалт зөх ёстой гэдэг юм журам гарч ирсэн. Тийм учраас одоо мэрэгжлийн тамирчид бол хоккейны хамгаалт нүүрэндээ ингээд яг хаалгач бусдууд нь зүүхгүй гэж болдог зөвхөн юм шилэн зүүж байгаа шүү дээ. Зөвхөн яг өсвөр насны хүүхдүүд ч юм уу зүүхдээ заавал юм тортог зүүдэг. Тэгэхгүй шууд амь насанд наялдаг. Тэрнээс болж нас ордог үгдэг ч юм уу те. Хоккей дээр маш их зодон бас гардаг те. Харин тийм би тэрийг асуух гэдэг. Тэр нөө мэрэгжлийн спорт сонирхолтой байлгах гэдэг судалдаг. Яг түүхэндээ бол хоккейн дээр бас тодорхой хэмжээнд зодон байдаг гэсэн. Зодон бол гардаг. Гэтэ нөгөө газар унахгүй л бол тэр зодоныг нь үргэлжлэх ёстой гэдэг үнэн үү? Үнэн. Газар унах юм бол зодон зогсон, цус гарах юм бол зогсон. Хоёр хүн зодолчод 3 дахь хүн орж ирж болохгүй. Тэр хоёр хоорондоо дуусна. За тэнгууд энэ хоккейн дээр чих гоё юм байна. Цагдаа гэдэг одоо юу вэ? Одоо хоккейн цагдаа гэдэг тийм одоо байрлал байна. Яадаг вэ гэхээр тэр нь эсрэг багийн гол тоглогчтой очиж зодолдох, мөргөлдөх ч юм уу те. Хоккей ч аюулгүй аюултай спорт байхгүй. Буруу чи харж хат хүн араас нь очиж мөргөх юм бол шууд урагшаага нь оюугаа мөргөдөг. Модон ханыг мөргөөд
тархилгоо харах, гимтэх зөндөө үл гар нуурч юм зөндөө юм гардаг бол тэр ажлыг гэдэг цагдаа гэдэг ажилт байгаа. Тэр эсрүүгийн хамгийн нэг лаг нөхрөө шүү дээ. Тэрнтэй очиж зодтолдох тийм үүрэгтэй байхгүй юу. Тэр чинь шууд ингээд зодон үсэхгүй шүү дээ. Очиод мөргөөл цохоол те нөгөөдхөн зогтаал. Тэнгүүл нөгөө талд нь нөгөө талын цагдаа нь эсрэг өөрийн багийн гол тоглогч хамгаалж нөгөө цагдаатаа зодтолдог. Тийм. Сонирхолтой гэхээс илүү бас тэр чинь нэг нэлээд зодтолдог, том битээ муу тоглодог хоккейчдод айгүй том тийм ажлын байр байгаа байхгүй те. Өндөр цалинтай тэр чинь ажлын байр байхгүй тэр өндөр цалинтай. Одоо хоккей сайн тоглодог үжилттэй сайн зодтолдог гэж болно. Тэгэх юм бол би тэр багийнхаа одоо Wayne Gretzky юм уу, Mario Lemieux ч юм айгүй мундад тийм хоккейчныг хамгаалаад тэгээд тоглож байна. Зодон үүсэх гэдэг юм бол өөрөө төрүүлд очиж зодтолт нь хоёр цагдаа хоорондоо зодтолт нэг бол за тэр тэгээд үзэгчтэй бол хамгийн үзүүштэй тийм юу болж байгаа шүү дээ. Ямар гоё. Тэгэхээр ийм болдог тийм. Гоё гинэ одоо зодон зөхөн гоё нь хайшин. Гэтэ сонирхолтой санагдсан. Сонирхолтой. Тэгээд хоккейч нь дээ шүү дээ. Хүн амьтныг ингээл нэлээд хүчтэй унгаагаар гимтэй чинь 2 юм уу 6 минут цуцаа буцаал гараад ирдэг. Ийм спорт байхгүй. Тэрүүгээр бас айгу тийм илүү ирчүүдийн гэдэг юугаар алдартай юм спорт хоккей. Тэгээд бүх цагийн хамгийн алдартай хоккейчин Wayne Gretzky гэж Канад хүн байдаг тийм. Тэгээд Канадыг ярьж байгаа учраас би энэ хоккейг нь заавал ярих хэрэгтэй учраас ингэж албаар дурдлаа шүү. За хоёлаа төр завсарлаад өнөөдрийн ивент итгэжчээд урдъя те. За тийм. За Atlas нэвтрүүлгийг маань бүтэн жилийн турш ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани мэргэжсэн хамт олон ивент итгэн та бүгд хүргэж байна. За MMS компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм а. MMS компанийн цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэд технологи суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодог бөгөөд хамгийн чухал нь сэргээгдэх эрчим хүч буюу нарны эрчим хүчийг ашиглаад эрчим хүчний асуудлыг шийдэх одоо тэгээ цогц үйлчилгээг санал болгодог юм байна. Тэгэхээр та бүхэн өөрөө одоо төвийн цахилгаан тоггүй газар шүү дээ тий аж ахуйн нэгж өөрийн ферм болон үйлдвэрлэл тэгээд ахуй хэрэглээгээ ч гэсэндээ ахуй хэрэглээнийхээ эрчим хүчний асуудлыг ч гэсэн байгаль дэлтэйгээр шийдэхийг хүсвэл MMS компанитай холбогдорой. За тэгээд Канада улсын хоккейг дурдсан Канада улс хамгийн олон хоккейн одоо талбайтай. За нийт гадаа 5000 дотор талбай 2860 дотор хоккейн талбайтай. Тэгэхээр ерөөсө хоккей нь бол энэ улсын үндэсний спорт. Нийт зөвхөн бүртгэгдсэн тамирчид их юм 600 мянган тамирчтай. Тэгэхээр энэ чинь бүртгэдэггүй хүүхд наснаа тоглодог юм бол энэ тоолбороос хэдэн сая хэмжигдэх хэмжээний. Манайхан нөгөө манай эрчүүд ер нь бүгдээрээ л бүх сонирхож бүх барилдаж өсдөгтэй адилхан юм байна. Адилхан ерөөсө хоккейн дээр тишүүр дээр 2 настайгаас 3 настайгаас тишүүр дээр өсдөг. Тэгээ тэр өөр хоккей тоглож 90 юмгүй те. За нийт гэх юм бол одоо энэ чинь юу юм бэ? Бараг 8000 хоккейн хэлбэ дотор гадаад талбай нийлэгдэж. Энэ бол асар их тоохгүй те. Монгол улсын нийт заалны хэмжээс их байгаа хөөхгүй те. Тийм байна. Яхааргүй үндэсний спорт юм байна. Тийм үндэсний спорт нөх. За жоохон байж байгаад би саксыг ярьж өгье. За тэгвэл би Канадтай холбоотой сонирхолтой баримтууд хуваалцъя. За Хуамынхын дундаж нас нь бол 41-ээс 42, харин амьдрах дундаж наслалт нь бол эрэгтэй хүн 80, эмэгтэй хүн 84 гэж байна. Энэ бол маш өндөр тоо. За асар өндөр тоо шүү нь бол тий. Тэг Хуамынхын 81% нь хот суурин газар амьдардаг. Тэгээд маш өргөн удам газар нутагтай, маш их ой, одоо тайга тий. Тийм болохоор хүн ам нь яхаарахгүй суурин газараар амьдрахаас өөр аргагүй юм байна л да. Тэр хүүтэнд чинь. Тэгээ дэлхийн хамгийн хүүтэн цаг нөгөө юу цаг агаар тэмдэглэгдсэн Канадад байсан. Канадад байгаа. Яг нэг нь бол Антарктидын Восток мужид Оросод бол тэмдэглэгдсэн байдаг. Хоёр дахь нь Канадад байдаг. Тийм байсан. Хасах 63. Хим хүрсэн гэсэн баримт уншижсэн юм байна. За тэгээд Торонто, Монреал, Ванкувер, Калгари, Эдмонтон зэрэг хүн ам төлөрн сууршдаг хотууд байдаг. За тэгээ Канадын хоол нь бас их өвөрмөц сони юм байна. Ягаад тэр нөгөө Францын колони байсан бас Английн колони байсан болохоор аль аль үндэстнийх нь хоол тэдний өөрсдийн хоолнд ингээ шингээд бий болчихсон. За тэгээд нөгөө роуст англичууд бол аягүй их роуст иддэг. Төр бүрийн пай буюу те махан жигнэгүүд маш их иддэг. Гуриланд ингээд те гуриланд тавг гуриланд ороосон бүтээсэн дотор нь элдв төрлийн махыг олон удаан цагаар зууханд болгоод бүтэн талаас нь шараад иддэг тийм хоолууд маш их байдаг юм байна. Тэгээ Канад явж үзээгүй болохоор хоолыг нь идэж үзээгүй болохоор бол сайн мэдэхгүй байна. Гэтэ хоолны хувьд бол ер нь бол мах хүнд нэг уур амьсгалаасаа хамаардаг. Тий, хүнд мах идэн те. За тэгээд гэтэ яг нэг Франц маягийн хоолууд ер нь маш их байдаг юм байна. За би Канадын саксны түүхийг ярих уу? За тэг. За хүмүүс саксан бомб гэхэлэр Америкт үүссэн ч юм уу те Америкийн спорт гэж айгүй ихээр боддог. За яхаа үүс нь бол Америкт үүссэн. Гэхдээ Канад хүн үүсгэсэн. За яагаад гэвэл одоо хэдүүлээ ингээд тэр 1800-аад оны сүүлээр бодъё л доо. Юу байцсан? Ажил дээр өвсгөл гараад дэлхийн айгүй
олон улсууд ингээд ажлын одоо 10 цагаар ч юм уу одоо л 8 цаг болсон шүү дээ. Ажлын 10 цагаар ч юм уу ажилтдаг. Тэгээд дундаж иргэдтэй болсон нөгөөд нэгэд ажиллаа хийгээд тодорхой хэмжээнд бас өөрсдийн хоримтлалтай болсон учраас чөлөө цаг хэрэгтэй. Чөлөө цаг хэрэгтэй болохоор яг хөө тэдэрт спорт айгуу чухал болчтой. Спортоор ямар нэгэн зугаа цаглаа гарна. За тэнгууд дэлхийд ерөнхийдөө ихэнх спорт дандаа л гадаа байдаг ерөөсөн. Хүмүүс ч угаасаа байшин дотор нэг спортыг байшинд болоод ерөнхийдөө удаагүй шүү дээ хүндрэлтэн ч юм бол тий. Тэнгууд юу асан юм байна л да ингээд Канад ч өөр хүүтэн Америкийн хойдс хүүтэн. За тэнгууд л ингээд 100 ингээд хүмүүс спорт хичээлэнгүүл өвөл ингээд спорт хичээл айгуу чухал байсан юм байна. Заалан дотор ямар спорт хичээл вэ? Зааланд эдэн гимнастик гэдэг ч юм уу, баярлалдах ч юм уу нэг хэдхэн юм энэ. Тэгвэл зааланд ямар нэгэн байдлаар тийм хөл бөмбөг, рагби, хоккей төр шиг нэг контактгүй. Тэгтээ зааланд тоглож болох спорт хэрэгтэй байсан. За энийг бол Джеймс Нейсмит гэж Шотланд одоо цагаатчийн хүү. За Канад хүн. Тэгээ Джеймс Нейсмит бол бий болсон. Джеймс Нейсмит яасан бэхлээр ингээл хүн болгоо ингээл тухайн үед ингээл заалын спортоо болоё гэж бодож хатна. Нөхөр санаа болсон байна. За бөмбөгөөр бид нар ингээд хөлөөрөө тоглолт юм чи гараараа тоглолтог спорт байж байгаа болдог. Тэгээд тэрийг ингээд цаас шидэж байгаа шүү дээ ингээд хогийн сав руу цаас шидэнгүүтээ иймэрхүү юм руу ингээд оруулал яа тийм бомб гэх гээд. За тэгээд нөхөр ингээд хайрцаг хайхавсан. Яг бол тухайн үед ингээд хөл өмгийн хаалгач ч юм уу бусад регбигийн хаалгач ч юм уу тухайн спортын дүрмээр бөөрөнгийн юм дээрс хийдэг юм байхгүй. Дандаа л дөрвөлжин байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нөхөр зах руу очиж за нэг хайрцаг олж авъя гэдэг. Хэрвээ хайрцаг олцсон бол бокс, баскетбол биш бокс бол гэсэн байх байсан байгаа байхгүй тий. Одоо шийдэл тий. Одоо хайрцаг бөмбөг гэдэг ч юм уу тий. Тэгээ хайрцаг хайгаа явсан чинь тухайн үед нэг жимсний үлрэл болоод пич буюу тоор гараад ирсэн. Тэнгүүл тоорыг дандаа юм юун зарт юм байл да. Сагсан зардаг. Тэгээ нөт чи хайрцаг олоогүй учраас за одоо тоорын сагс байгаа юм чи энэ сагсыг авч явъя гэд. Тэгээд нөгөө сагсаа аваачаад дээр ингээд хадсан байдаг. Одоо тэр яг хадсан хэмжээгээр сагсан бөмбөгийн өндрийн хэмжээнд бичдэг байхгүй. Хадсан хэмжээгээр юм уу? Тэгээ нөхөр болохоор сагсан бөмбөгийн айгүй олон дүрмүүдийг тухайн үед ингээд өөрийн одоо мэдлгүй хийцэн тэр дүрмүүд ингээд үлдсэн шүү маш олон дүрмүүд байдаг байхгүй. Тэндээс мэт 16 дүрм ч лөө тийм байж дээ. За тэгээд нөгөө төрүүгээ ингээд шид тоглоулж штэ тий. Анхандаа ингээд 9-9 тоглуулсан. 1-0-оор тоглолтоос. Яг бол тийшээ ч оруулах техник механик байхгүй хүмүүс оруулж чадахгүй штэ. Янз янзаар шидэд. Тэгэл яг нэг зөндөө тоглолт тоглож байгаа нэг нь оруулаад хоцсон шүү. Тэгээд сагс гайгүй хөгжөд ихсэн чинь нэг сагсанд очиод бөмбөг орчин штэ. Шат тавиад дэшээ бөмбөгөө буцаа тоглодог. Тэгээд нэлээд оруулаад ирмэл бодохгүй юу. Доотлын гэд авчих юм байна гэд. Тэгээд доотлын аваад тэгээ сагсан бөмбөг гэдэг спорт усан. Тэгэхээр сагсан бөмбөг гэдэг спортоос энэ Канад чиг Америкийн хойдсгийн хүүтэн газар те. Зааланд ер нь тоглодог спорт бий болгоё гэдэг энэ санаачлагаас гараад тэгээ Джеймс Нейсмит гэдэг энэ Канад хүн бол үүсгэсэн байдаг. Энэ хүн болохоор Канадын ойлоо хэлжсэн олон том сургуулиуд байдаг гэсэн те. Маккил гэдэг одоо энэ Маккилийн сургууль чинь Торонтод байдаг шүү тийм. Маккилийн их сургуулиас одоо анх гаралтай. За тэгээд Спрингфилд болон Америк хэдийн сургуулиуд ажиллаж исэн. За тэгээд Канад хүн бол сагсан бөмбөг гэдэг спортыг бол ямарчсан үүсгэсэн юм байна. За тэгээд Канадад сонирхолтой зүгээр нэг хөгжилтэй зүйл хуваалцахад нөгөө таксидо гэдэг гоё ёслын хувц байдаг шүү дээ тийм. Тэгсэн чинь Канадын таксидо гэж ярьдаг байхгүй юу? Канад таксидо гэх тэр нь юу хэлээд байгаа юм гэхээр джинсэн цамцсан дээр джинсэн якн дээр джинсэн өмдөмсгийг Канад таксидо гэж одоо хошигч хэлдэг. Ингээд Америкийн кинонууд дээр харахад ингээд Канадуудыг нэг юм цаашлуулад хошигноод ах шиг анзаарагддаг. Одоо арай нэг хөдөөний ч юм уу тиймэрхүү байдлаар. Тэгэхээр Канадын таксидо гэдэг нь Канад таксидо гэж юу гэхээр джинсэн өмдөн дээр джинсэн цамцыг өмсгийг хэлдэг. За маш сонирхолтой байгаа байлаа. За тэглээ. Алс холын Канад улсын талаар ярьлаа. Тэгээ монголчууд мэдээж виз авах шаардлагатай. Канад руу аялахад хамгийн хялбар одоо бол Улаанбаатараас Сөүлээс шууд цаашаа номхон далай гатлаад нисгэнэ. Ванкувер руу ч юм уу те. Ванкувер чи Бритиш Колумбия мэж те. Ванкувер руу. За тэгээд монголчууд Калгари хотод маш олон байдаг. Миний бас танд ихэд идэх хүмүүс байдаг. Тэгээд амьдрахад тохиромжтой юм шиг байгаа. Бас нэг юуны хувьд нийгмийн халамж ч юм уу тэр тал дээр их гайгүй юм шиг байлаа Калгари. Тэгээ Калгари болохоор хоккей үүсгэсэн гэсэн. Ер нь мэрэгжлийн спорт бол Америкт зөвхөн маш олон том хотуудаараа мэрэгжлийн спорт хөгжсөн байдаг. Урлаг уран сайхан хөгжсөн. Бидний мэддэг маш олон алдартай дууч. Тийм Холливуудын Райан Гослинг чинь Канад шүү дээ. Тий, Райан Гослинг. Justin Bieber чинь Канад. Justin Bieber Канада. За нэг хин байгаа. Бритиш Колумбия чинь эмэгтэй нэг дуучин мэдэн штэ. Нели Фуртадо гэх те. Оо Канад эмэгтэй. Нели Фуртадо Канад. Ер нь ингээд дурдах юм бол бид нар зөндөө олон Канад жүжигчдийг бол мэднэ. Канад. Яг үнэ те. Рейнолдс те.
Reynolds чин Канада гэж зөндөө олон Канадууд бол байдаг. Тэгээд урлаг, спорт энэ бүх юм дээр аюул олон алдартай Канадууд бол бид нар бас нэрлж чадах бах. Тийм байна. Тэгээд Америктэй хэл залгаж байгаа болохоор яа харахгүй тэгэл нөгөө од болох, Холливуудад од болох бол харьцангуй хэлбэр баг л. Тийм. Тэгээд би яг нөгөө түрүү нэг хоёр нуурын жишээ ярьсан шүү дээ. Канада, Америк хоёрын дунд аюул сонин тийм тогтцоо зөндөө байт юм лээ. Одоо ингээд Америк, Канада хоёрын хэсэг чинь аюул нууртай. Тэнгүүлэг нуурны нэг буланд байдаг хэсэг нь Америкийн одоо газар байгаа байхгүй. Тэгээ тэр нэг Америк руугаа явахын тулд аюул томд нуураар хатлах хэрэгтэй учраас Канадын газар нутгаа дамжиж ордог. Яг бол Канадад байдаг тийм юу. Тэнгүүтээ Америк нэг мужиргаа орохын тулд Канада руу заавал ороод газар руу орохын тулд тэгээд нөгөө газар руу ордог ч юм уу те. Энэ хоёрын хооронд тийм хөлийн тийм аюул сонин юм зөндөө байд юм бэл. Сонирхолтой. За баярлалаа заяа. Ингээд шинжлэх ухаан таны мэдхүн од мөндөр сувгийн Атлас нэвтрүүлэг танд өрлөө. Хөтлөгч нийтлэгч Бацаа болон мөгцөл миний бие дугаараа та бүгд төрүүлээ. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгөөнөөр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч өрөөтэй боддаатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани ивент эдгэн та бүгд төрүүлээ. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан таны мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан таны мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандсанаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан таны мэдхгүй Монголд ялах болтугай.